Сайн байцгаана уу? Мөнгөчин байна. За манайхан хойта 왔어요. Бараг л онлайн хичээлийг үзээ дуусч байна. Би өмнө нь та бүхэнд хэлсэнчлэн YouTube дээр Photoshop-ийн маш олон гоё хичээлүүд байгааз категорилогдсон буюу плейлистэнд оруулаад суур мэдлэг 1, 2, 3 гээд яг чухал хамгийн ихэнд үзэх ёстой суур мэдээллийг дараалалаар нь даасан хичээлүүд ховор гэсэн үг. YouTube ч болохоор хамаагүй дуртай хичээлээ үзээд суур мэдлэгээ мэдхгүйгээр өнгөрчдөг үе зөндөө. Суур мэдлэгээ мэдхгүйгээс болоод олон цаг, олон зүйл дээр хохирсон байгаа. Та бүхнийг ингэж бас бити хохироосоо гэсэндээ би суур хичээлийг үзэж байгаа. Бүгдээрээ одоо social design, эсвэл web design, UI design, бүх дизайны постеруудыг хийнгээ боддоор төлөвлөгөөгээ сураад явах үе юм. Гэхдээ суур зүйлүүд нь маш чухал байгаа. Өнөөдрийн хичээлээр болохоор Photoshop, Illustrator бас энэ дизайн дээр ч гэсэн байдаг 72, 300 гэдэг хоёр тооны учрыг ямар учиртай алийг нь сонгох вэ гэдгийг өнөөдөр хичээлээр заах болно. Би та бүхэнд амласан нэг хичээл маань 10 минутаас хэтрэхгүй байх учраас хичээлээ 10 минутаас хэтрүүлэхгүй байгаа. Тийм учраас та бүхэн заавал дуустал нь үзээд эдгээр онлайн зүйлсүүдийг толгойдоо ойлгоод аваасаа гэж хүсэж байна. За тэгвэл бүгдээрээ хамтдаа хичээлдээ орцгоё. Go! 지금 팔로워가 몇 명쯤 되는 거야? 지금은 217명. 그렇게 잘 저장해놔요. 알겠습니다. 저장해서 교회 다른 이거를 준비되면 다른 사람들한테 잘 가르쳐줘서 그 복음 전하는 데 쓸 수 있게 해줘야 되니까. 예. Photoshop-оо нээсний дараа Ctrl N, MacBook хэрэглэдэг хүмүүс нь болохоор Command N үсгийг дарахад болохоор New Document Settings хэсэг гарч ирнэ. Хүмүүсээ сайзыг бол ямар ч сайзыг дураараа олоод өгөх боломжтой гэсэн үг. Харах юм бол дээр нь preset хэсэг байгаа байхгүй юу? Цаанаас нь бэлдсэн template хэсгүүд байгаа. Print, одоо web, mobile ч юм уу дуртай хэсгийг дарах юм бол одоо сайзыг болохоор мэдэх боломжтой гэсэн үг. За бүгдээрээ энэний өмнөх хичээлээр RGB, smoke өнгөний кодерыг алийг нь ямар үед сонгож ашиглах талаар бүгдээрээ сурсан байгаа. Өнөөдөр болохоор resolution хэсгийн 300 юу 72 руу алийг нь ямар үед сонгож ашиглах талаар өнөөдөр хичээлээ орё. Бүгдээр Photoshop-ыг нээх юм бол энэний resolution гэдэг хэсгээр ингээд тоо байгааг бүгдээр харах байх. Мөн ялгаагүй Illustrator-ыг нээх юм бол 300 ppi, 150 ppi, 72 ppi гэд бүгдээрээ энэ сонголтууд байна. Энэ сонголтуудыг нь алийг нь сонгож ашиглах вэ гэдгийг өнөөдөр хичээлээрээ заах болно. За бүгдээр хамт PPT-нээс харцгаая. За PPI гэдэг нь болохоор pixel per inch гээд 1 инчэд орж байгаа пикселийн тоо гэсэн үг. Харин DPI гэдэг нь болохоор 1 инчэд орж байгаа цэгийн тоо гэсэн үг байгаа. За тэгвэл та бүхэн амарханаар тайлбарлавал 1 инч гэдэг нь 254 мм-ийг хэлэх байгаа. Тэгэхээр 10 PPI гэдэг нь болохоор 10 Hz-ийн 10 гэхээр 100 пиксел орсон 100 пикселийг орно гэсэн үг. За мөн ялгаагүй 1 инчэд 254 мм байна. Тэгвэл 10 DPI гэх юм бол 10 Hz-ийн 10 буюу 100 одоо dot буюу DPI болно гэсэн үг. За тэгвэл 72 пиксел гэх юм бол 1 инчэд болохоор 72 буюу 5184 пиксел орж байгаа гэсэн үг. За тэгэхээр юу гэсэн үг гэхээр 1 инч буюу 254 мм дотор зурагдж байгаа цэгийн тоол гэсэн үг. Хэрвээ 72 одоо DPI-ыг сонгох юм бол 1 инч дотор 72-ыг ирсэн 72 буюу 5184 цэг буюу пиксел ингэж зурагдана гэсэн үг. Тэгэхээр 300-ыг сонгочоор 1 инчэд 300 ирсэн 300 гэхээр маш олон цэгийг компьютер маань зурна гэсэн үг. Тэгэхээр компьютерийн маань хүчин чадал сайн байх хэрэгтэй. Мөн 300-ыг сонгох үед болохоор хадгалж байгаа файлынх нь одоо багт хамжин гэсэн нэмэгдэнэ гэсэн үг. Тэгвэл 300-ыг нь юунд нь ашиглах уу, 72-ыг юунд нь ашиглах уу гэдгийг та бүхэнд тайлбарж өгье. Тэгвэл маш амархнаар тайлбарлая гэх юм бол 72 PPI нь болохоор одоо social, web, UI одоо онлайнаар ингээд цацагдах, монитороор үзэгдэх бүхий зүйлийг болохоор 72 PPI-аар сонгоход болно гэсэн үг. За 300-ыг нь хизээ сонгох вэ гэхээр print хэвлэх зүйл байх юм бол 300-ыг сонгоно гэсэн үг. За энэ 72 300 гэдэг нь болохоор тогтсон хязгаар тоог нь л дээ. Веб болохоор хийхдээ 72-оор
BPI-аар хийж байгаа шүү дээ. Гэтэ 72-оос ихээр ч юм уу 150-аар ч юм уу 300-аар хийж болох уу болно. Гэтэ яагаад хийдэг вэ? 72 нь хамгийн дээд хязгаар нь шүү гэж яагаад тогтсон бэ гэхээр за жишээ нь бүгдээр бодож үзье л да. 300-аар хийхээр чинь илүү их цэг зурагнаа да. Тэгэхээр нөгөө хадгалж байгаа зургийг маань багтаамж нь тэр хэмжээгээр их болно гэсэн үг. За веб гэдэг нь болохоор бүгдээрээ интернет ашиглаад тэр зургийг уншиж байгаа шүү дээ. Гэтэ вебэд одоо ямар нэгэн сайт руу орох юм бол сайтныхын зураг нь шууд ингээд интернетээс хамаараа шууд нэг уншигддаг үстэй. Гэтэ 300-аар болчих юм бол үнэхээр чанартай харагдахын хувьд харагдана. Гэтэ тэр 300-гийн хадгалсан нь одоо 1 мегабайтыг веб руу апплод хийх зураг байлаа гэж бодоход 300 BPI-аар хийгээд хадгалах юм бол тэр чинь одоо 10, 20, 30 мегабайт болно. Тэгэх юм бол тэрийг унших интернет нь бас илүүхээр удна гэсэн үг. Тийм учраас веб хийхдээ хамгийн дээд одоо хэмжээс нь болохоор 72. За бүгдээр энэ дээрээс харах юм бол вебийг дарах юм бол бүгдээр автоматар энэ BPI нь болохоор 72 болж байгаа бүгдээр харж байна. За print хэсгийг сонгох юм бол хамгийн их одоо 300 PPI руу шилжиж байна. Юу гэсэн үг хэрэг вебийн хамгийн дээд хязгаар нь болохоор PPI нь болохоор 72 гэсэн үг байгаа. За тэгвэл ингэж бас асуулт асууж болох бах. Хийж байгаа загвар маань хэвлэгдэн бас веб ч юм уу сошиал ингээ тавигдах файл загвар байлаа гэж үтэй. Тэгвэл алийг нь сонгож хийх вэ гэж асууж бодно доо. Та 300-гийн сонгож хийгээрэй. Ягаад тэгэхээр 72-оор хийчээд ихсгэх юм бол ихсгэх боломжгүй. Харин 300 PPI-аар хийчээд дараа нь багасгах одоо доошлуулахыг болохоор бол хизээ яаж ч болох байхгүй конвертер ашиглаад амархан одоо зургийн нэгтршлийг багасгаж болно. Харин бага нэгтршлтэй зургийг илүү дээшлүүлэх, илүү нэгтршил өндөртэй болгох боломжгүй гэсэн үг. Тийм учраас хоёулангийн одоо сонгож хийх тохиолдол хэвлэх эсвэл вебд оруулах тийм зүйл байвал 300-гийн сонгоод бүгдээрээ заавал хийгээрэй гэж хүсэж байна. За бүгдээрээ FPS гэдгийн товчилсан үсгийг болохоор их харсан баг. Энэ нь болохоор frames per second буюу 1 секундэд орж байгаа фреймийн тоо гэсэн үг байгаа. За энэ дээрээс харах юм бол бүгдээрээ бичлэг үздэг дээ. Тэгэхдээ 1 секундэд одоо 30 фрейм гэх юм бол 30 зураг нийлээд 1 секундыг бүтээж байгаа гэсэн үг. За гэхдээ 300 фрейм эсвэл 3000 фрейм байх юм бол илүү гоё нэгтршилтэй гоё бичлэг болж харагдах юм уу гэж бодож болно. Гэхдээ үгүй үг нь л дээ. Ягаад тэгэхээр хүний нүд хамгийн ихтэй 30 фреймийг л болохоор ялгаж харах чадвартай гинэ. Тийм учраас бидний одоо YouTube-д оруулж байгаа бичлэг эсвэл кино хийхдээ ч гэсэн 30 фрейм, 29 фрейм эндээс доошоо фреймээр хийдэг юм. За өнөөдрийн бичлэгээрээ resolution буюу нэгтрэлийн талаар бүгдээ хамтдаа сурлаа. Одоо PPI, DPI-ийн талаар ч гэсэн сурлаа шүү дээ. Дахиад амархнаар тайлбарлах юм бол 72 300 гэдэг тоо маш чухал. 72-ыг нь болохоор social, одоо web, mobile, social руу оруулах загвараа бэлтгэхдээ 72-ыг сонгож хийн. Харин хэвлэгдэх, принтлэгдэх зүйлийг болохоор 300-гийн сонгоод хийхэд болох юм байна гэд толгоондоо зээжлэхэд л болно. За бичлэгээ дуустал нь үзсэн та бүхэнд баярлалаа. За дараагийн Photoshop-ийн хичээлээрээ уулзцаая. Баяртай. За энэ ойлгохгүй. Энэ нь бол ихтэй амархан боос 372. 72-ыг нь болохоор social, одоо web, одоо mobile ч юм уу тэрийг ихтэй сонгоно. Харин 300 принтлэгдэх ямар нэгэн зүйлийг болохоор одоо 300 PPI-ыг сонгоод хийх юм байна. За тэгээд ойлгох болно. За манай ажил болохоор өглөөний 9-ээс оройн 9 хүртэл барилга дээр ажиллаж байна. Юу амрах ямар ажил хийж байгаа вэ? Одоо энэ нь бол бүх хар олоо сүлэг чанар хайлууд явуулдаг байна. Хар хоолон дотор чи юу байгаа вэ те? Нэг мэдээж тог. Тог цагаан. Лан кабель, техник. Үүдэг цаг юм байна. Хичээлээ болохоор орой эсвэл өглөө эрт бичиж байгаа. Тэгэхдээ надад болохоор хэцүү юм бол байхгүй. Үнэхээр бас хичээлээ бэлдэнгээ өөрийнхөө мэдлэгийг би илүү баталгаажуулж байгаа болохоор үнэхээр сайхан гоё байна. Та бүхэн илүү энэ зүйлийг мэдж авч байгаа болоод баяртай. Жинхнээсээ баяртай.